Наад нохоо гэж хаанаас олох уу? Тусгаалan VIP хийжсэн нохоогоо сая алдсан бас жоо харамсалтай байгаа да. Гэхдээ би олноо. Монгол улсын авраг бавлаг гэдэг нохоо байдیں۔ За намайг Дэлгэр хөвгтэй Цэрэн анд гэдэг. Монгол Арслан Монгол Бахар үржлийн газрын үүсгэн байгуулагч, Монгол Бахар судлалын холбооны тэргүүнээр ажилладаг. Монгол нохоо бас үлдээ одоо ингэ нэг гүйлгэлдэг. Манайх нэг 10 гаруй үржлийн нохоотой энэ жилийн гүйлгэнүүд маань яг эдрээсийн үтэнд одоо гадаа боожоод гүйлгэлцэн байцгааж байгаа. Манай үржлийн газрын хувьд бол хамгийн тийм шилдэг сайн үржлийн эрхээ авсан тийм ээ. Үржсэн тэмцээнд өндөр амжилттай, авраг цололтой ч гэдэг юм уу. Эдгээр нохоонуудын үр төлөвлөлт гарч одоо бид нар ч одоо нөгөө хөдөө орон нутаг малчны хотын дотор ихэнх гүйлгэнүүд маань очиж байгаа шүү дээ тий. Тэр гүйлгэнүүд маань мэдээж стандартад нийцсэн хамгийн шилдэг сайн нохоонууд л гарч ажил үүргээ гүйцэтгэх, яг ажил үүрэг нь бол мал хотоо хамгаалах, чон аратантай тулдах ч гэдэг юм уу. Энэ бүх юу чинь стандарт дээр заагаад өгсөн юм байдیں۔ Тэгэл яг тэрнийхээ дагуу бид нэр сайн нохоонуудыг гаргахын төлөө хичээж ажилт юм аа. Би саяхан нэг их өөрийнхөө ялсан багаас нь ингээ хайрж тэжээсэн нэг сайхан залуу нохоогоо нодлонгийн хөлгөлтөө нэг настай одоо би ирээдүйд бас л үзэсгэлэн тэмцээн Монгол нохоогоо сурчлах, өв соёлоо сурчлах энэ ажилдаа ашиглахаар бүр тусгаалan бэлдэж сайхан тэжээжсэн нохоо маань бас саяхан эдгээр хоногийн өмнөөс алга болчихоо. Тэгээ би бас энэ сошиалд Монголд нохоо хайртай хүмүүстэй хандаад нэлээх зар мэдээлэл явуулаад одоо бас чимээг олдохгүй байж байна л да. Манайх энэ нөгөө 52-ын даваанд байдаг байхгүй манай цуслан. Тэн дээрээ бас зарим нэг хөгшин нохоонуудаа, за тэгээ нэг залуу гүлгэн нохоонуудаа энэ бас байлгадаг байхгүй юу. Тэгээд бас тэр хашаанаас маань ирэх жил мэл одоо би бас наадмын нээлтэнд хөтлөж оръё гэж бодоод хамгийн гоё өнгө зүстэй би гоётой ер нь их гоё болж исэн. Тэгээд ер нь нэг тусгаалan VIP хийжсэн нохоогоо сая алдсан бас жоо харамсалтай байгаа да. Гэхдээ би олноо. Монголын нохоо судлалын холбооны удын бичгтэй микрочиптэй юм нохоо байхгүй. Микрочип гэдэг нь болохоор 16 оронтой юм дахин давтагдчихгүй код байдیں۔ Энийг арьсан доороо суулгацсан. За тэр нь удын бичиг болон энэ манай энэ удмын сан сайтанда ингээд бүртгэлтэй юм бүртгэлтэй нохоо юм байна. Тэгээд Төв аймгийн Баянчаанд сумаас алдагдсан. Тэнгүүд яг тухайн аймаг орон нутгийнхаа цагдаад бол тэмдэглүүлээд бүртгүүлсэн байж байгаа. За манай энэ үндэсний нохооч нь бол бидний хувьд бол аюул үнцэнтэй тий. Үндэсний наадамд оролцдог адуу хурдан морил гэхэд чинь маш өндөр үнэтэй байдаг. Тэрнтэй адилхан бид нар ч гэсэн одоо энэ нохоогоо гадаад дотоод авч яваал Монголоос сурчлаад л ингээл явж байгаа хүмүүсийн нэг л дээ. Жишээд би сая нэг нохоогоо ингээл алдчихлаа гэд цагдаад хандхад надад бол заавал наад нохоо гэж хаанаас олох уу гэдэл тийм надаас л асууж байгаа юм л да. Тэгэхээр би бол за яг ямар ч байсан хуулийн хүрээнд би үнэтэй нохоогоо алдсан тий цагдаа тэмдэглүүлчихье. Гэхдээ яг би өөрөө олох талдаа би ажиллая. Тэгэл дуусчих жоохгүй. За яг магадгүй зүгээр манай хулгайлаг хүчээж магадгүй л дээ тий. Одоо өөрөө гараад гүйцэн ч юм уу. За эсвэл сая нэг шинэ жилийн үеэр чинь нэг салют дуу чимээтэй юунаас ч нохоо бас их айж чимээдэг энэ төр тийм байдیں۔ Цочдог. Яг нэг шинэ жилийн үеэр алга болсон болохоор манай ойролцоо нөгөө аюу болон амралтын газар амрагчид энэ төр аюу их байсан. Тэгээ нөгөө солиот мөлөтнөөс болоод гараа гүйцэн байж нэг магадгүй. Эсвэл гэлээ гэхдээ Монгол нохоо ер нь бас нэг онцлог нь аюу тийм орон зайг баримжаалах чадвар энэ төр мундаг байдаг байхгүй. Тэр нь юугаар илэрдэг гэхээр бид нар ч одоо нэг 10 жилийн өмнө 20 жилийн өмнө хөдөө орон нутгаас энэ нохоонууд энэ авчирдаг байсан шүү дээ. Тэгэж үр төлөлийн энэ авдаг. Тэгсэн чинь нөгөөхөө эргээд алдсан. Тэгсэн чинь нуттай гүг очсон тэр тийм тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр гараа гүйлээ гэж бодоход нохоо бол нэг хэдэн километр дотор бол нэг гэрээ аль хэдийн олоод ирчих хугацаа 2-3 хоногийн дотор байгаа л да. Тэгээд яг хуу ирэхгүй байгаа болохоор нь би бас нэг хулгаад энэ сэрдээд тэгэл нэг өстө нөгөө алдсан 15 гэдэг чинь хардаад л тэгэл байж байгаа юм л да. Нөгөө хулгай хийсэн байх тийм тохиолдол гарах юм бол за зарим нь бол яг хуу тийм нэг сонирхоод хөөе нэг хөөрхөн нохоо гэдэг нэг санаанд аваа явдаг ч байд юм уу. Эсвэл яг одоо нөгөө хуучин бол нэг бүр аюу хэцүү үе байсан шүү дээ.
нохоог нь айлд хулгаалаад бүр айлын гэрээ хаалгыг хашааныхаа хаалгамаалын дээр бүр дарчаа тэгээ нохоог нь аваа явуулсан тэр байсан. Нэгсэндээ дээрэмж чинь гэсэн үг шүү дээ. Тэр үед бол бас нөгөө нохоог хулгай нохоог ийш тишээ зарах гадагшаа байд юм уу энэ тэмтэгэл хүмүүс авчдаг энэ төр байсан. Одоо бол бас нэг үе бодоход бүх ихэнх одоо цэвэр үйлдвэрийн нохоонуудад бүртгэлтэй болцсон. За тэгээ энэ сошиал хөгжсөн тий. Тэгэхээр бас арай гайгүй болсон л гэж үг нь бодоод байгаа л да энэ нохооны хулгай асуудал. Тэгэж бас нохоо хулгай гэдэг чинь ерөөсөө л хүний ийд хөрөнгө малын хулгайтай ялгаа байхгүй шүү дээ. Адилхан үнэтэй яг нохооны үн цэнийг тооцох юм бол айгүй олон тийм шалгуур үзүүлэлтүүд байхгүй. Жишээ нь нөгөө үзэсгэлэн тэмцээнд өндөр амжилттай нохоо алдагдлаа гэж бодох юм бол тэр чинь нөгөө үр төлөл за бусад одоо нөгөө бий болох тэр нөгөө олон үзүүлэлтээр тэр нохооны үнэлэмж бий болж идэг. Олон үзэсгэлэн тэмцээнд өндөр амжилттай оролцсон нохоо бол одоо бүр хэдэн 10 саярч үнэлэгдэх тийм тий. Дэлхийн зах зээл дээр ихэд чинь нохоо ямар үнэтэй байдаг вэ? Монголын зах зээлд бол арай хямдхан л да. Гэхдээ одоо бид нар чинь Монгол нохоогоо олон улсад ингэж сурчиж таниулаад яваад байна. Тэгэхээр яг л олон улсын үзэсгэлэн тэмцээн дээр тэр үнэтэй нохоонуудыг ялж дээр нь гарч байгаа нохоонууд гэдэг чинь тэр хэрээрээ маш өндөр үнцэнтэй гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Одоо яг хуу жоохон яг ингээ хашаа машаанда байгаа нохоо чинь жоохон царай муутай байгаа шүү дээ тий. За манай үржлийн газрын хувьд бол одоо хамгийн бага нь өнөөдөр нэг сартай гүлэг байна. За хамгийн өгшин нохоо бол нэг манай Монгол улсын их авраг гарсан цагаатай гэдэг одоо 12 настай 12 жил амьдарсан ийм нохоо гэсэн үг. За Монгол нохооны бас нэг онцлог нь нөгөө их өндөр насалдаг байдаг шүү дээ. 15-аас 20 насалдаг. Одоо 12 настай хэдий зүгээр хөгшин гэж байгаа ч гэсэн зүгээр ямар ч тийм хөгшин шинжгүй залуугаараа сайхан байж байгаа. Манай бас энэ нөгөө Монгол улсын авраг бавлаг гэдэг нохоо байдیں۔ Энэ нохоо маань болохоор нөгөө надтай цуг одоо төрийн наадмын нээлтэнд бид нар чинь нэг нүүдэлчтэйгээ ингээл дагаал нэг Монгол нохоогоо дагуулсан Монгол хувцастайгаа нэг сайхан алхаж идэг шүү дээ. Тэр нохоо маань бас манай энэ бавлаг гэдэг нохоо байж байна. За тэгэл энэ бавлаг маань цаашдаа одоо манай Монголын нохоо судлалын холбоо, Монгол бахар судлалын холбооны гол зорилгууд байж байна. Үндэсний угуул үйлдвэрийн нохоо, Монгол банхар, Монгол анч тайга нохоо гэж байгаа. Эдгээр нохоонуудаас олон улсад бүртгүүлэх энэ ажлуудыг бас нэлээд эрчтэй сүүлийн жилүүдэд явуулж байгаа. За 2026 онд энэ ажлууд маань биелэлээ олж Монгол нохоогоо яг аль биесээр үйлдвэр болгож батлуулнаа гэсэн зорилготой байгаа. За гэрийн дэжээр амтны тухай хуульчин батлагдаад одоо бараг 2 жил болж байна тий. Гэхдээ одоо бол яг хэрэгжиж эхлэх байгаа. Яг манай мал эмзэг ерхий газар дээр бас хуулийг дагах журам бас тоотгүй батлагдах баг. Одоо яг нэг ажлын хэсэг боловсруулалт юмнууд нь бас үргэлжлээд явж байгаа юм байлээ. Яг гэрийн дэжээр амтны тухай хууль батлагдаад хэрэгжлээ гэж бодоход сайн талууд байгаа. Гэхдээ манай хууль болон журман дээр Монголд яг тийм нэг хэрэгжих боломжгүй заалт нөхцлүүд бас айгүйх байдیں۔ Тэрүүрээ бас жоохон дутагдaltaй талууд бас байгаа.